Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн минь хүргэе. Доктор Коток байна. За Монгол улсад одоо улаан бурхны тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотой улаан бурхан өвчнөөс хэрхэн яаж сэргийлэх вэ гэдэг талаар та бүхэндээ бас мэдээлэл хүргээгээд орж ирлээ. За улаан бурхан өвчин бол вирусын гаралтай, халдварлалт өндөртэй, цочмог халдварт өвчин. За энэхүү улаан бурхан өвчин маань бол ер нь бараг 98-аас 99% одоо зөрүүд өнгөрөгчдөд халдварладаг гэж ярьдаг. За агаар төслийн замаар хүнд давж халдварладаг байгаа. За дархлаажуулалтанд хамрагдаагүй. За улаан бурхан өвчнөр өмнө өвдөг бүх хүмүүс өвдөх эрсдэлтэй байдаг. За тэгээ улаан бурхан өвчний үед илэрх эмнэлэг зүйн шинж тэмдэг нь болох тэр халуурах за нүдний саарл дүрвсэх, хамраас нус гоож, ханиалгах, амны састанд улаан хүрээтэй цагаан тол бүүсэх, толбот гүвдрүү туурал, нүрнээс хавуулаад бүх биес доош дистралтай гардаг байгаа. За улаан бурхан өвчнөөс сэргийлэх өвөрмөц сэргийлэлт бол вакцин байдаг. За энэ вакцин маань үндэсний товлолд орж өгсөн буюу 9 сартай 2 настайд хийж өгдөг. Улаан бурхан хавдар улаануудын эсрэгийн дархлаажуулалтанд хамрагдах юм бол улаан бурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой байдаг. За өвөрмөц сэргийлэх буюу вакциндаа бүрэн хамрагдах. За 9 сартай 2 настай үедээ улаан бурхан хавдар улаануудын эсрэг 1-2 дугаар тунг хамруулсан эсгээ та бүхэн ийм онголоос ороод өөрсдийнхөө хүүхдээр вакцины мэдээлгээд шалгахаар гарч ирж байгаа. За хүүхдүүддээ улаан бурханаас хэрхэн яаж сэргийлэх вэ гэхээр нэмүү шингэн уулгах, за олон нийтийн газар масктай одоо зорчиж үйлчлүүлнэ. За ялангуяа эмнэлгийн байгууллагууд. За тэгээ хангалттай сайн нойр авах, эмэн дэмээр баялаг хоол хүнс хэрэглэх. За мөн дээрээс нь сүүлийн 6 сарын дотор эмэн дэм уугаагүй бол өрхийн эрүүл мэндийн төв дээр очиж бас эмэн дэм ууж болно. За дулаан байх. За шинж тэмдэгээ хэрвээ илэрх юм бол эмнэлгийн байгууллагад хандах нэ. За ингээд та бүхэндээ баярлалаа.